За өдрийн мэнд хүргэё. Зарчмын 3 хэсэг асуулт асуух гэж байна. За нэгдүгээрт тайлантай холбоотой 2021-с 25 оны хөгжлийн үндсэн чиглэл хэрэгжилт үнэлгээний тайлан их хурлын гишүүдэд ирүүлсэн байгаа. За энэ тайланд бол ерөөсөө засгийн газрын хэрэгжилтийн үнэлгээний тайлангаас үзэхэд 95 шалгуур үзүүлэлтээс 34% нь хүрсэн түвшин 85% хуваас доош буюу үр дүн гарсан. 53%, 85% буюу үр дүн гараагүй. 8 шалгуур үзүүлэлтээр ажил хийгдээгүй гэдэг. Ингээд үндсэндээ 50%. Энэ 5 жил ч ямар ч ажил хийгдээгүй юм шиг харагдаад байна. За хоёрдугаар 2021-с 2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр дээр нийт 336 төсөл хөтөлбөр хэмжээ тусгагдсанаас 176.52% нь хэрэгжсэн. 59 арга хэмжээ буюу 18% нь хэрэгжиж байгаа. 101 нь хэрэгжиж эхлэх өгчөж байгаа. 30%. Тэгэхээр ер нь бид одоо энэ 2021-с 25 онд 120 орчим улсын төсвөр дамжуулаад 120 орчим их найт төгрөгөө үрсэн. Тэний чи үр дүн хаана вэ? Тэр бид эхлээд ер нь тайлангаа ярмаар байна. Зарчмын асуудлаа нэг бүрчлэн яриа. За тайлантай холбоотойгоор Монгол улсын 2020 оны 5 сарын 13-ны өдөр алсын хараа 2000-та Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын батлах тухай одоогийн Монгол улсын ерөнхий сайд Зандан шатар их хурлын дарга багтаа тогтоол баталсан. За энэ тогтоол 3 авсралттай. 3 авсралтын хамгийн гол авсралт буюу 3 дугаар авсралт байгаа. За нийт ингээд хэмжих нэгжгүй үзүүлэлтгүй гэдэг. Энэ дээр бүр ингээд тодорхой бичсэн. Алсын хараа 2000-та Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хяналт шинжилгээ үнэлгээний шалгуур үзүүлэлт хүрэх түвшин гэдэг.